ногоон бусад зорчиж байгаа, аялж байгаа, амарч байгаа иргэдтэй бас нэг анхааруулгыг хүргэж байна. Иргэд маань маш ойрхон түүдэг галыг асааж байна. Бараг суусан газар болгоно л түүдэг галыг асааж байна. За энэ жишээ 10 м хүрэхгүй газар дахиад нэг ингээл түүдэг асаасан байна. За мөн тэн дээр бас нэг 15 м орчим дээр түүдэг галыг асаасан байна. За түүдэг галыг наад захтай 3 цаг орчим асаадаг иргэд маань тийм үү, хоол цагаа хийж идэх гэж. За тэгээд цаашлуу төгөлгээл хэдэн өдрөөр асаач түлдэг. Тэгээ унтраахта маш буруу унтрааж байна. 2-3 цаг доотлон түлсэн түүмэр маань түүдэг гал маань яах вэ гэхээр доошо хөвдрүүгээ асаад халтсан байдаг учраас иргэд маань дутуу унтрааж байдаг. За унтраахта яаж унтраад өгөх вэ? Нэг юм савтаа усч юм уу тийм ээ. За ийм савтаа усаар л унтраана гэж үздэг. 2-3 цаг асцсан тийм цогтой өмс нурман түүдэг гал бол хизээч ганц литр ийм усаар унтрана гэж байхгүй. За ингээд жишээ нэг гэж унтрааж хаяад тэгэл энийг жоохон шороогоор булаа хийчихдэг. Тэгээ энийг унтраасан гэж үздэг. Хоёрын төмөр ганц гордог ганц гол шалтгаан маань энэ дутуу унтраасан. Түүдэг галыг дутуу унтрааснаас болж байгаа. Түүдэг галыг маань яаж унтраах вэ гэхээр доош нь ухах хэрэгтэй. Ухаад усаараа ингэж сайн зуурах хэрэгтэй. Үнсээ зуурна гэсэн үг. Шороочин хүртэл доошоо халтсан байна. Гүний хөвд маань багтаа нэг 10 санч орчим тийм хөвд байгаа. Тэгэл тэрнээс дээш зузаантай хөвд доошоо халт үсээд цогшсон байна л гэж үзэх хэрэгтэй. Унтраахта маш зөв унтраач сайн ингэж зуураад унтраах хэрэгтэй. За мөн ингээд ашигласан дутуу ашигласан энэ газны сав. Одоо энэ жишээ нэг хэд газтай байна. Ийм саваа ингээд хийчихдэг. Ганц шатааж байгаа гол асуудал чинь бол одоо энэ дутуу ашигласан газ байна. За мөн шил туйлны хагархаанууд байна. За ийм зүйлсээс чинь болоод байна. За одоо энэ хөвдний зузааныг түлээ харъя. За энэ хөрс маань одоо өнөөдөр чинь 7 сарын 16-ны өдөр ямар ч доошоогоо ингээ ухаад 10 санч орчим дээр юу байхгүй. Чиг байхгүй. Хуурай байна гэсэн үг. Нийслэл Улаанбаатар хот орчмын ногоон бүс маань хуурайшлтын нэн аюултай зэрэг шилжсэн байгаа шүү. Иргэдээ та бүхэн түлсэн гал асаасан шүдэнзээ бүрэн гүйцэд унтрааж хаяарай. Тийг анхааруулж байна.